сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томиллоо. Эзэмшсэн мэргэжил ажлын туршлага, хандлага зэргийг нь харгалзан үзэж, гишүүдийн дийлэнхийн олонхын саналаар улсын хурал Монгол улсын ерөнхийлөгч улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг дэмжсэн байна. Үндсэн хуулийн зэвсэн гишүүнтэй зэвсэн гишүүний 3-ыг улсын хурал, 3-ыг ерөнхийлөгч, 3-ыг улсын дээд шүүхийн санал болгосноор улсын хурал 6 жилийн хугацаатаагаар томилдог хуультай юм а. Өнөөдөр цэцгийн 2 гишүүний 6 жилийн хугацаар дуусгар болж байгаатай холбоотойгоор улсын хурал дээр дараагийн гишүүдийг сонгох хэсгийг шийдвэрлсэн юм. Улсын хурлаас дулаан овогтой сугарыг Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс тогоочийн лавгийг санал болгосон. Мэргэжил болоод ажилласан туршлагын хувьд хоёул өндөр бэлтгэгдсэн болсон учраас төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжиж улсын хурал томилох хэсгийг оруулсан юм. Улсын хурлын гишүүд эднээс ажилдаа тэнцэх хэсэг хандлага, ур чадварын талаар тодруулж хариулт авсан юм а. Улсын хурлын тухай сонгуулийн 48-28 гэсэн хөлбөрийн 28-ын шилжилтгийг мөн одоо болиулсан. Ингэснээр одоо хоёр өөр байдлаар сонгогдсон их хурлын гишүүд бүрдэх нөхцөлийг үндсэн хуулийн цэцэн шийдвэрээр бий болголоо л доо. За гэх мэтлэн ингээд яриад байвал олон зүйлүүд бий. Тэгэхээр та хоёр маань үндсэн хуулийн цэцэн гишүүнээр очоод одоо энэ тухайн үеийн аль нам олон болсон, аль нам төрөйг барьж байгаагаас шалтгаалаад үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг ийм улс төрсөн шийдвэр гаргаад авах уу? Энэ байдалд одоо яаж одоо хувь хүнийхээ хувьд үндсэн хуулийн цэцэн гишүүнийхээ хувьд яаж хандах вэ? Үндсэн хууль энэ цэцэн гишүүн үндсэн хуулийн баримталж үндсэн хуулийг сахин хамгаалах тэр үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энүүдээс хамгийн дээд хүчин чадал бүхий бус бүх хуулиудын язгуур хууль болсон үндсэн хуулийн баримталж хандна. Чухам энэ хуулийн баримталж хандаж байгаагаараа өөрөө ёс зүйтэй байгаагаа илэрхийлж байгаа ийм утга учиртай үйл явдал болно гэж би ойлгож байгаа. Үндсэн хуулийн хөгжлийн хандлага эцсийн зорилго бол улс төрийн нөлөөнөөс ангид хуулийн үндсийн шийдвэрийн гаргадаг чадвартай болохын төлөө одоо жирийн нэг гишүүнч тэмцэх ёстой үндсэн хуулийн институт өөрөө энэ хөгжлийн арга замыг олох ёстой. Энэ дээр одоо эргэлзэх нь алга. Хоёрдугаар түрүүчийн ярьсан жишээний хувьд бол нэгдүгээр эхнийх нь бол хуульд нийцсэн байх ёстой, хоёр дахь нь хооронд зөрчилгүй байх ёстой. Сугаар 1996 оноос 2000 оны хооронд хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргыг хасж ирсэн. Өөрөө ч хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргын албыг хасж байхад 98 оны 10 сарын 2-нд зоригийг бүрлэгсэн аимшигтай хэрэг гарсан. Энэ хэрэг илэрхгүй явсаар байгаад 2000 оны сонгуул болсон. 2000 оны сонгуулаар өөрөө тухайдаа бас цагдаагийн дарга байсан мөрөн та хоёр улсын хуралд нэр дэвшиж байхдаа энэ зоригийг бүрлэгсэн энэ аимшигтай муухай хэргийг улс төрийн зорилгот ашигласан гэж би хувьдаа боддог. Төрийн нарийн бичгийн дарга мөрдөн байцаах ажлын явцад 100% оролцоод бүх явцад нь хяналт тавих тийм болцоо хязгаарлагдсан байдаг. Тэгээд тэр чухал ажлын явцын талаар бас зохих хэмжээгээр танилцуулагддаг. Нэг нөхцөл нь. Хоёр нөхцөл нь бол тэр танилцуулагдсан нөхцөл дотор үнэхээр одоо тэр би нэг удаа л ярьсан байх, нэг олон яриаг. Тэр юмыг ярих тийм нотлох баримтын талаар эргэлзээгүй гэж бодох нотлох баримтын талаар биднэрт танилцуулсан байсан. Тэрийг би хэлсэн. Дараа нь тэр нь бол ингээ нотлогдоогүй. Ямар баримт вэ гэдэг би одоо ингээд хэлжүүлж чадахгүй. Танд хуваараас нэрх бол танд хэлж чадна. За тэр миний ихний зорилго бол тэрийг улс төрд ашиглах бодлого байгаагүй. Гишүүдийн асуултанд хариулт авсны дараа үндсэн хуулийн цэцэн гишүүн болох хэсэг талаар санамсруулалт явуулж нийт гишүүдийн 80-аас дээш хувийн саналтаагаар дулмын сугар тогоочийн лавг нарыг үндсэн хуулийн цэцэн гишүүн болголоо. Улсын хурлын нэгдсэн чуулганы хэлэлцэн дараагийн асуудал нь сонгуулийн ерөнхий хорооны гишүүн томилох байлаа. Монгол улсын их хурлын гишүүдээр санал болгосон Гамбатын гэрэлтод Бямбичевийн Гамбат Монгол улсын ерөнхийлөгчөөс санал болгосон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Бямбичевийн бэлэгт улсын дээд шүүхээс улсын